Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүхэндээ энэ удаагийн мэндийг хүргье. Түүхийн чимээр олон улсын түүх соёлын судалгааны экспедицийн Баян замын тэмдэглэл нэвтрүүлгийн 3 дугаархыг та бүхэндээ хүргэх гэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид Башкортостаны нийслэл Уфа хотоос цаашаа Саратов, Самар, Волгоград, за Халимгийн хил хүртэл Цагаан аман ижил гол хүртэлх явсан Баян замын тэмдэглэлээ та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Ингээд 20 минут хүргье ялгаа. За баярлалаа. Оройн төргий. За энэ бидний яваад байгаа одоо энэ зам бол хуучин одоо хаант орсон үеэр сэрх юм бол манай Баатар хунтайчийн үед одоо ойрдууд бас төрж нутглаж бас татвар төлж бас зарим хэсгээс нь манай одоо Красноярские арены эзэмшил нутгуудаас манайх татвар авдаг энэ хооронд ийм байсан юм тал нутаг. Тал нутагтаа бас тийм чиглэг уур амьсгалтай нөгөө Уралын нурууны нөлөөнөөсөө болж одоо энэ тийм хойд мөсөн далайн хүүтэн хагаар төрж орж ирдэг ийм одоо газар нутаг малхад боломжтой тохиромжтой нутаг гэж ингэж үзэж болохоор юм. Ерөнхийдөө бол торгоны одоо зам голлон явдаг байсан зам гэж ингэж хэлж болно. За бид бол Уфа, Самар, Саратов зэрэг одоо хотуудыг ерөнхийдөө тойроод гараад явцсан. Самар хотын одоо ганц гол дундуур арч явсан. Тийм учраас бид буцаг замдаа эдгээр хотуудад одоо танилцъя гэж ингэж үзсэн учраас за дараагийн нэвтрүүлгүүдэд эдгээр хотын тухай та бүхэндээ бас дэлгэрэнгүй танилцуулах болно. За Саратов гэдэг манай монголчууд бол Саратов гэж хөрөгчийг бол бүгднийг сайн мэднэ. Тэр хөрөгчийг үйлдвэрлэдэг хот бол Саратов хот. 6 дүүрэгтэй 850 мянган одоо хүн ам оршин суудаг Саратов мужийн одоо нийслэл Саратов гэж юм хот байдаг. За хүн амын 85.6% нь Орос, 3.8% нь Украин, за 2% нь Татар, 8.6% нь одоо бусад үндэстнүүд амьдрал суудаг юм хот юм байгаа. За тэгэхээр Саратов хотоо бид өнгөрөөд явцсан учраас Саратов хотын тухай бяцхан юм мэдээлэл өглөө. За 1395 онд Төмөр хааны үед энэхүү Саратов хотын одоо төрийг тавьсан гэж ингэж одоо хэлж болно. За бид ингээд энэхүү Саратов хотоос хойш үргэлжлүүлэн явсаар Оросын холбооны улсын хотууд тосход за байрлан гайхамшиг үзэж явсан. За заамд иймэрхүү одоо ослууд бас нэлээд хэд бидэнд бас тааралдаж одоо байсан. Тийм учраас замдаа их болгоомжтой явах хэрэгтэй. За Башкирстаны Саратов, Самарын газар нутгууд бол зүгийн балаараа бол маш алдартай юм одоо газар нутаг байдаг. Замын хажууд бол зүгийн одоо жинхэнэ одоо оригинал одоо зүгийн болнуудыг зарж байгаа юмнууд бол маш илбэг тохиолддог. За Монгол улс бол Башкиртос танаас 800 бүл зүгийг бол саяхан бол Монголд авчирсан. За байгаль цагуурын хувьд бол их ойрхон ижил төстэй учраас за энэ авчирсан одоо зүгнүүд Монголд бол амьдрах бүрэн боломжтой гэж ингэж үздэг юм байна лээ. За тиймд одоо бас замын цагта анхааруулах тэмдгүүд ялангуяа одоо бас зарим газар манай аялагчид хойд цаачин цагтаа гэсэн гарч ирсэн шүү дээ. Одоо тийм асуудал гарч ирсэн. Ягаад гэвэл яг цагдаа зогсож байгаа юм шиг тийм их хурдны зам дээр бол одоо бас тийм анхааруулах их төмөрөн дээр ч юм уу одоо нэгэн картон дээр ч юм уу хийгээд тавьчихсан гараа өргөж байгаа цагдаа хараад чочоод бас тэгж инээдэн болж байлаа. Цагдаагийн машин зогсож байгааг одоо яг дүрслээд гэрэл зургаар ч юм уу зурсан аргаар хийгээд тавьчихсан ийм анхааруулгууд байх юм. За энэ одоо бид нар чи Саратов орох гэж байгаа шүү дээ. Самар орох гэж байна. Самара гэдэг бол одоо хүмүүсүүд янз янзээр ярьдаг л дээ. Манай төвөгчд, манай судлаачид зүгээр энгийн одоо сурчсан оюутнууд ардууч гэсэн одоо янз янзын Самар хэлбэртэй учраас одоо Самара гэсэн энэ төр гэж байгаа. Бишээ бүр Галдан хааны үед юм уу тэр ойрдуудад самруулж нөгөө бас хил хязгаар шатаалгаж байсан учраас Самара гэсэн ингээд ярьцгаадаг. Энэ бас магадгүй юм байгаа. Тэр Петр Михайлович гэдэг хаанд одоо Баатар хунтайчтай 1635-аас 50 оны хооронд Баатар хунтайчийг хаан байх хооронд одоо холбогдож 14 удаа илч зарж Оросын илч бол 11 удаа очиж байсан. Тэрний дараа Синг хаантай бас 2-3 удаа илч солилцсон байдаг. Тэр үед жаахан Баатар хунтайчаас Синг хаантай харьцан жаахан тийм тааруухан сулхан болсон. Ингээд Синг хорлогдоод дараад нь Галдан бошигт хаан гарч ирсэн. Галдан бошигт зүүн гарыг одоо нэгэн хүчлэг болсны дараа Оросын хаан энэ захын хотуудыг Саратов, Самара, энэ Курган эднэрийг бол одоо шатаах, дайрч товтлох, элдвэр одоо ингэж
Үдсэн ингээд одоо хаанаас бичиг ирсэн байдаг. Одоо тэр Монголын түүхийн 5 бот дээр тэмдэглэгдсэн байгаа байх. Би тэндээс харсан санагч байна. Энэ миний хотын захын хотуудыг яагаад давтлаад байна галдаан хаан гэсэн чинь эргүүлж одоо бичсэн хариунд би таны хотыг шатаасангүй, талхалсангүй. Би өөрийнхөө хязгаар нутгийн ард иргэдийг номгодох гэж галдаан хаан хариу өгч одоо бас нэг хэсэгтээ тийм улс төрийн биш бүдүүлэгдүү маягтай боловч одоо бас тийм их зоримог хариу өгсөн ийм одоо түүхэн дээр үлдсэн тэмдэглэжтэй юмнууд бий л дээ. Тэгээд энэ Самара хотын тухайд бол тийм самар жимсэх урахынч одоо тийм их хушин ойч одоо харагдахгүй зүгээр байдаг л ойшгоо замын хоёр талын одоо тармил энэ хаасан тармил моднууд одоо бидний замын туршид гэж харагдаж явлаа. За Самара гэж ийм гол бол Самар хотын одоо дэргэдүүр урсж өнгөрдөг. За Самар хот маань өөрөө за ижил мөрний одоо дэргэд оршдог ийм хот. За монголчуудын одоо түүхтэй бас саялаа хэлчлээ маш их тийм холбоотой хот. Тэгэхээр саяны тэр Самар гэдэг нэрний үүсэл гарлын тухай манай судлаад эрдэмтэд бас янз зарл одоо нэрлэж тайлбарлаж ингэж байдаг юм байна лээ. За Самар хотоос Авгай хорны дайны үеийн бас тодорхой хэмжээнд холбогдох түүхэн холбогдолтой одоо хотуудын нэг бол Самар хот байдаг. Дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө бас ард тал болж энд одоо тэр бүхэл үйлдвэрлэл газар тариалан за тэр дайны нөгөө иргэний цэргүүдээ хангах тэрний дулаан хувцас хонор юу гэдэг бүхэл юмыг хийхэд энэ арын Сибирийн хотууд бол голчлон үүрэг гүйцэтгсэн л дээ. Гэхдээ энэ Самара бол бас их том хот гэдэг эртний хот гэдгээр энэ байшин барилгуудаас гадна Самар хот бол 1.2 сая хүнтэй 9 дүүрэгтэй ийм одоо хот. За Орос улбаны улсын хотууд дотроос томоохон хотуудын тоонд одоо Самар хот бол ордог. За тэгэхээр одоо энэ харагдж байгаа байшин барилгууд бол манай Улаанбаатар хотод байдаг социализмын цаг үеийн одоо нэг стандартын барилгууд бас одоо Самар хотод их тохиолдно. За хуучнаар бол зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байсан республикууд болоод за социалист тэр одоо бүрэлдэхүүн багц систем багтж ирсэн тэр улс орнуудын одоо барилгын энэ юу бол үйлдвэрлэл бол үнэхээр бол нэг дэлхийд бол нэг жигд байсан юм байна. Тэр зүгээр ажиглахад энэ онгоцны үйлдвэр магадгүй дэлхийн 2 дугаар дайны үеийн одоо тэр онгоцын танк энтриг бол энэ арын Сибирийн хотод үйлдвэрлэдэг хийдэг байсан гэж ингэж уншиж байсан. Тэгэхээр тэр бас магадгүй энэ онгоцны ниш онгоцны юм цагуурын хөшөө гэх юм одоо памэт байгаад байна. Тэгэхээр бас энэ талаас аж үзсэн тийм л ер нь том хот гэдэг нь бол харагдчихсан жишээлбэл. За бид одоо цаг хугацаагаа товчлох юм бол Самар хотыг одоо тойроод одоо гарах буцахтаа одоо Самар хотыг үзье гэсэн боловч нөгөө GPS-ийнхаа заалтаар одоо андуурагдаад ялцчихгүй Самар хотынхаа төв рүү ингээд яваад орцсон. За бидний нөгөө нэг экспедицийн гол зорилго бол халимгт байсан учраас халимгт очих он сар өдрийг бол яс одоо барихгүй бол тэнд хийх судалгааны ажлууд амжихгүй байсан учраас захын одоо зам таарлах томоохон хотуудыг бол одоо тойроод ерөнхийдөө өнгөрцөн. За буцах замдаа эдгээр хотуудаар дайрч одоо үзэгчдтэй бас сонирхолтой мэдээллүүдийг одоо бэлтгэе гэсэн юм бодолтой байсан. За ингээд аялал маань одоо цаашаа үргэлжилж Волгоград хот руу бид явж байна. За энэ эртний их сайхан юм барилгын одоо засч байгаа. За зарим нь бүр одоо засаасаа гэмээр болсон юм хуучны их барилга. За тэгээ модон барилга нөгөө Оросын одоо бид нэр мэдэх зурган дээрээс хардаг эдэн барилгууд маань бас ингээд харахад илүүдэхгүй. Энэ гудамжны хотын захын амьдрал бол хаасаагүй адилхан байдгийн болов гэсэн сэтгэл төрж байна. Манай Улаанбаатар юугаараа ялгаатайгүй Монгол гэртэй учраас энэ хотуудаас ялгагдахаас биш юм бус нь баг төстэй юм шиг санагдаж байна лээ. День Победы, как он был от нас далек, как в костре потухшем таял уголек.
были версты обгорелые в пыли. Этот день мы приближали, как могли. Этот день победы порохом пропах. За ингээд түүх турсгалт холбоотой Самар хотоос бид аялал цааш үргэлжлүүлэн Оросын авах орны дайны үеийн баатар хотуудын нэг бол хуучнаар бол Сталинград, одоогийнхоор Волгоград хотыг одоо чиглэн явж байна. Энэ зам зуурт бас сонин хот суурин түүх турсгалын дурсгалт одоо хотоосуудаар бид дайрсан байгаа. За автозам, төмөр зам хоёр одоо хослон одоо зэрэгцэж явах тохиолдол бол Орос улсын улсын нутаг дэвсгэрт явж байхад бол маш их одоо тохиолддог юм байна л. За энэ бол мензэцсэн цистернүүд бол хотоос Орос улсын одоо гүн төв хэсэг рүү одоо явж байгаа цистерн бензинүүд одоо байх гэж бид одоо таамаглаж байсан. Юу гэхээр Башкирстан бол нефт үйлдвэрлэлээр бол Орос улс дотроо нэгдүгээрт ордог. Тийм учраас одоо Башкирстаны бүгд найрамд улсад боловсруулагдсан нефт бүтээгдэхүүнүүдээ одоо цаашаа Оросын гүн хэсэг рүү бол одоо зөвөрлөгөө гэж ярьж ирсэн. За бид бол энэ Пугачева гэж юм жижиг хотод одоо хөрөлцөрсөн байна. За Орос улсад нэг анзаарахад бол бензин колонкууд бол манай монголчууд шиг гарч ирээд одоо хийгээд өгчихдэггүй. Өөрсдөө ингээд бензинээ хийж авч өөрсдөө очиж одоо мөнгө төлдөг ийм явдлууд бол их байдаг. За тэр Пугачева гэж жижиг тосхны тухай алга байх хэрэг үү? Тэгээ энэ би зүгээр яг бодож нэг тариачдын бослогын удирдагч тэр агуу их одоо Эмилиан Пугачевагийн нэрэмжит тэрний төрсөн ч юм уу одоо ийм хот байхад бид нэр хүн амьтантай уулзсангүй зүгээр яваад өнгөрөхөд бид нэр тэгж таамагласан. Энэ бол яг газар тариалангийн тийм тариачдын одоо суурьшдаг газар тариалан төмс хүнсний ногоо одоо эрхэлдэг ийм л үйлдвэр эрхэлдэг усууд амьдардаг юм болов уу гэмээр ийм газрууд байна. Тэр бол одоо манай юу социализмын үед одоо мундаг хэрэглэдэг байсан Пугачевагийн Эмилиан Пугачева тэгээд Спартак гэл одоо ийм боолчоо тариачдын одоо бослохыг тэргүүлж эрхчлөөнийхөө төлөө тэмцэж хаад ноёдтой одоо тэмцэлдэж бослохыг удирдах байсан ийм хүмүүсийн нэг Эмилиан Пугачевийн одоо нэрэмжт ийм одоо нэрээр нэрлэгдсэн ийм хот. За тэгээд энд одоо Маркс, Энгельс гэсэн хотууд, Ленин гэсэн одоо ийм гурван бас тосхон бидний буцах зам таарлж ирсэн баг шүү. Тэр чинь бас юм Пугачевата залгаа байсан баха. За ингээд бид замын жижигхэн кафенд орж бас оройнхоо хоолоо идэх чинь бид бол Употоос гараад замдаа нэг хоноглож ингээ Волгоград хотод хүрсэн байгаа. За ерөнхийдөө бол Оросын хоол порц багтаа болж их тийм чанарлаг, тэжээллэг юм хоол хүнсүүдэд нэг хэсэгтээ бид бол яасан ч их порц багтаа ингээд ингэж ийсэн бол ер нь явандаа тийм дасчих шинжтэй байдгийн байна лээ. За ерөнхийдөө бид бол нэг 11-12 цаг хүртэл аяллаа маршрутаа үргэлжлүүлж одоо шөнө явах тохиолдлууд бол их гарна. Ер нь Оросын хоол унд гэснээс тэр чинь бид нар манай монголчууд ялангуяа одоо би бол одоо их хүнд хоол замраагүй хэрэглэдэг юм байна гэдгийг эндээс харсан шүү. Энэ тэр хөнгөн хоол чинь хүн идээд байвал бас тасчих би хөнгөн болох ийм юмнууд бол бас харагдчихсан шүү. За ингээд томоохон хотууд руу төхөөд ирэхээр замын хажуу талд зочид буудлууд энэ цайны газрууд бол одоо маш их байна. За ингээд бидний хонголсон одоо Евро комплекс гэж энэ зочид буудлын гадаа ирж ийн бид энд нэг хоноглоод цаашаа одоо маргааш Волгоградын зүг бид явсан юм аа. За ингээд нэгэн сайхан өдөр шөнийг одоо бид амарч унтаж өнгөрөөгөөд цаашаа аяллаа үргэлжлүүлж Волгоградын зүг явж байна. За Волгоград зүг рүү дөхөөд ирэхэд бол за гол морь улс улам их
олон болоод ингээд ирж байна. За энэ Волгом ижил одоо мөрөнд цутгадаг ийм голуудын нэг. За энэ одоо гол гэж ингэж орсууд бол река гэж ингэж нэрлэдэг байна. За бидний хувьд ингээ харахад их том мөрөнгийн хэмжээтэй тийм том. За тэгэхээр ижил мөрөн гэж хэлчихэд энэ цутгал их том голуудаа эдгээр гол гэж ингэж нэрлэдэг юм байна лээ. Цөмд одоо Уралын нурууын манай энэ хойд мөсөн талаас их авсан энэ уулсын юм сайхан тунмал их зөөлөн урсгалтай юм сайхан голууд загас жарахаа айлбагт энийгээ дагаад усан тээврийг хөгжсөн зайв тэгээд одоо жижиг ус сонгоцоо ч юм уу ийм одоо юмнуудыг харагдаж байлаа л дээ. За бид нарыг энэ Оросын холбооны улсын нутаг дэвсгэртэйгээр явж явах үед за өөдөөс ирж байгаа машин бол гэрлээ анивчлууд орхиод байх юм бол манай жолооч нар их анхаарч явах хэрэгтэй. Юу гэвэл цагдаа байгаа шүү гэдгийг бол анхааруулж одоо хэлж байгаа дохио бол тэр байсан. Эхлээд бид нэр гайхаад яагаад дохиод байгаа юм болоо гэсэн юм цааш ирэнгүүтээ цагдаа зогсож байдیں۔ За ерөнхийдөө бол бид бас мэдээд авцсан. Тэгээд цагдаа зогсож байгаа бидний чирнэ голдуу цагдаа бол нэг зогсоодгүй. Тэгээд цаашаа өнгөрч явангуудаа бусад жолооч нартай бас ингэж цагдаа байгаа шүү гэдгээ дохиж ингэж мэдээлдэг. Машин ингээд бидэнд зам тавьж өгвөл аваарын гэрлээ асааж одоо баярлалаа гэдгээ одоо Оросын жолооч нар илэрхийлдэг юм байна лээ. За ингээд бид Волгоград хотын захад Халимгийн шинжилгээ ухааны академийн захирал Нина Гараны эгч маань за нарийн чин дарга Женя жолооч Сэрэнгийн хаанд одоо биднийг хүндэтгэн хүлээж авс тосч байна. Үнэхээр гайхамшигтай уулзалт. Энэ уулзалтыг хараад одоо аян замын бүх ядаргаа одоо салхинд хийсэн байт ингэж арилсан гэж ингэж хэлж болно. Монголд ирсэн юм шиг одоо санагдсан. Гинт олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзсан юм шиг бидэнд бол санагдсан. Энэ одоо их агуу хүн одоо манай экспедицийг энэ бүрдүүлэхэд аялахад бүх одоо талын ер нь олон удаа дөө 2009 оноос хойш одоо бид нэр танилцсан манай мэгмөсрөн бид нар бол тэгээд одоо өнөө жил ийм их олон сайхан эрдэмтдийг заавал чатраа хүртэл одоо ингээд аваад хамт очиж байсан. Энийг ч тосдог. Энэ хүнд бид нэр тусалдаг. Ийм их сайхан халуун бүлээн сэтгэлтэй ийм мундаг том эрдэмт уг нь Орос хэлний багш хүн. Тэгээд одоо энэ чиглэлээр судалгааны ажил хийгээд ингээд Халимгийн шинжилгээ ухааны академиг одоо тэргүүлж олон жил тэргүүлж байгаа юм хүн байгаамаа. За ёстой энэ цаг мөчийг хүлээх гэж ёстой мөн ч хол газрыг туулсан байна да гэж ингэж бид одоо бодогдож байсан. За энэ уулзалт бол үнэхээр зарим хүмүүсийн нүдэнд нь бол нулимс сурулсан ийм уулзалт. Үнэхээр бол бусад одоо газар оронд явж байхад яалтчгүй өөрөө ирэхгүй хүний газар нутагт явж байгаа юм шиг л ийм сэтгэл тийм бие баригдсан сэтгэл яваад байдаг. За энэ дээрэл одоо за бүх тэр одоо биеийн одоо чилээ ингэ тавирсан би баригдмал зүйл тавирсан гэж болсон. Өөрөө ирэхгүй Монголын хэлээр ороод ирсэн юм шиг тийм сэтгэл төрхөө. Одоо цаанаа л нэг тийм энэ бол миний нутаг шүү гэж ингэ бодогдохоор энэ бол Халимгийн газар нутаг, энэ бол миний газар нутаг гэж бодогдохоор тийм болоо үнэхээр санагдаж ирсэн. За энэ өөрөө одоо ингээд даад бараг дөгчөө хүн гэхдээ ийм сайхан за хажууд нь байна Жена гэдэг залуу байна одоо бас мундаг. За тэр ардтан зогсож байгаа Цэрэн гэдэг жолооч байгаа одоо бид нар бас олон жил гэж хандж байгаа юм шиг. За ингээд бүгдээрээ сайхан зураг тавиулаад бид цаашаа одоо нэг чинь удирдлагаар одоо манай үндсэндээ Халимгийн шинжилгээ ухааны академийн карт манай удирдлага шинжиж гэсэн үг үү? Яг үнэндээ хэлж болно. За ингээд одоо Халимгт байх одоо аялал хугацаа маань ингээд эхэлж байна. За ингээд ижил мөрөн дээгүр тавьсан. За энэ баг 2-3 км гаруй урт гүүр байсан бахаар тийм маш том одоо гүүр байсан. За энэ бол Волгоград хотын гол дундуур урсдаг ижил мөрөн дээгүр тавигдсан гүүр байсан. Том усан цагдаа станц байгаа юм энэ. Одоо энэ яг энэ гүүр усан цагдаа станцаар хийх юм байна шүү дээ тэр чинь. Зүгээр тэр боодон мөрөн зүгээр усаад өнгөрч байгаа үед тоог эргээд одоо яадаг ч юм те бидний юугаар за энэ бас л одоо манай Ленин багш юм шүү. Байж л байна. Амар хэлсэн манайхан шиг нураагаад аваа хийчихэв шүү. За тэгэхээр Волгоград хот бол Сталинград гэж манай монголчууд бүгд сайн мэдэндээ хүүхд багчууд маань кинон дээр Сталинградын бүсэлд Сталинградын тухай маш олон дайны үеийн кинонууд дээр тэр одоо хүнд байны бэрх цаг үеийг өстой жинхэнэ амсаж ард түмнийх амьдрал зовсон ийм одоо хот бол
Баатрот, Сталинград, Волгоград хот. За бид бол буцах замдаа Волгоград хоттой тухтай сайн танилцах учраас одоо ингэсгээд орхичих гэж бодож байна. За ингээд Волгоград хотод бид одоо өдийнх хоолыг хотоо нууж хадаа хэрэг энэ. Эдний аялгаагаар бид нэр хот уух гэж юм. Хот гэдэг одооч манад байдаг. Тэгээд дараачихаа газар үнэнээр явнаар одоо энэ дараа бид нэр тэр хошуудаа хурал гэдэг чинь сүм шүү дээ тийм ээ хурлын газар. За бидний хоол идсэн газар бол Баба Яга гэж нэртэй ресторан байсан. Энэ рестораны бас ерөнхий одоо менежмент бас их сайн санагцсан. За ингээд бид хоолоо идснийхээ дараа аялал цаашаа үргэлжлүүлэн за Астраханы чиглэлд одоо ижил мөрнөө одоо дагуу одоо цаашаа аялж байна. Ингээд халимгийн газар нутагт ороод ирэхээр одоо өвсөн баг зэрэг зайхан тачир болоод газрынхан хөрсөн арай жаахан хатуу болоод ирж байгаа шиг хураашаа хатуу болоод ирж байгаа шиг ингэж. За энэ мадан энэ одоо бас тэр нутгийн одоо сайхан сүултээ нөгөө нэг малиа сүултээ биш одоо ийм одоо малууд харанхтай энэ одоо яг л бас халимг талын мал байх гэж ингэж бод. За бид Астрахан мужид байдаг. За халимгийн одоо хилтэй ойрхон ижил мөрний одоо ирэг дээр байдаг нэг жижигхэн тосгонд одоо хөрөлдсөн ирж байгаа. За энд ямар учиртай ирж байгаа юм бэ гэхээр энд бол хошуудын одоо хурал гэж нэрдэг. За дээхэн үед бол за энд маш том буддын шашны сүм хийд байсан энэ газар. За 1900 за 30-аад оны үед энэ сүм хийдийг одоо нурааж өгөө болгож за энэхүү одоо сүмийн одоо барилга байгууламжид үр тарианы агуулга за соёл номын сан гэх мэт иймэрхүү одоо газруудыг байрлуулж байсан. За 1990-ад оны үед одоо сэргээ засварлаж хагаад дөнгөж саяхан одоо энэ зун одоо шинээр дахин байгуулж одоо ашиглалтанд ороод нээлтийг хийх өдрийг одоо бид нартай давхцуулж ингэж хийж байгаа байдлыг та бүхэнд одоо харж болно. За одоо хошууд хурал гэж одоо манай халимгууд ярина. За ер нь сүм хийдэ бол хурал гэж ярина. За энэ тосгоны хөөхд огчууд энэ тосгонд амьдардаг ард иргэд бол бидний эрхийг бол тийсээ одоо хүлээж авсан бололтой байсан. За биднийг хэрх үед одоо Волгоградаас аваад л ер нь бороо хур орж ирсэн. За өмнө нь бол ерөнхийдөө хур орохгүй гангач ихтэй байсан. Яг та нарыг одоо ирдэг өдөр ингээд хур орлоо гэдэг тосгоныхан бидний их тийм хувь ерөөлтэй хүмүүс байна гэж ингэж бэлэгшээж ингэж ухтаж авсан. Энэ хошууд хурлын одоо нээлтийн өдөр хур орно гэдэг бол бидний хувьд бас их бэлэгшээж ингэж байсан. Энэ хошуудаа хурлын энэ нээлтийн өдөр бид нэр энд ингэж тохиож байгаа нь одоо шинэ ухааны актив нэг зохион байгуулсан баг. За энэ хошуудаа хурлын одоо орчинд байгаа улсууд нь бол халимгийн харьяат биш. Эдгээр чинь одоо Астраханы областд өөрөөр хэлбэл юунд харьяалагддаг юу гэвэл мууж улсад харьяалагддаг хүүд. Ийм одоо халимг үндэстэй ястангууд одоо энд байгаа дандаа одоо та нар ингээд дуулахын сонсон за ярихын сонсон яг аялгууныг тэгсэн мөртлөө тэр Орос улсын одоо Астраханд байгаа. Астрахан буюу халимгууд маань Айдрахан гэж ингэж нэрлэдэг. За дээрхэн цаг үед бол энэ Астрахан мууж бол халимгийн нэг хэсэг бол байсан. За тэгээд 1900 одоо 90-ад оны үед шинээр одоо хил нутгийн сток тох үед бол халимгийн газар нутгаас нэлээд одоо хэмжээний газар нутгийг бол одоо Оросын мужуудад бол хувааж авцаад автсан ингээ байж байдаг.
Тэгэхээр бол энэ тосгонд бол халимгууд бол нэлээд их амьдардаг гэж ингэж ярьж байсан. За тэгэхээр энэ хошуудын одоо хурал ингэж шинээр нээгдэж байна гэдэг бол ерөнхийдөө халимг улсад бол буддын шашин хүчтэйгээр одоо дэлгэрч байгааг энийг илэрхийлэл гэж хэлж болно. За энэ эмэгтэй бол энэ тосгоны одоо засаг дарга гэж хэлж болно. Эмэгтэй. За бидний бас хүндэтгэн хүлээж авч. За энэ Арианы соёлын хилцээний дарганаар сургуулийн захирлаг удирдагчид энд одоо бүх хүн ирсэн байсан. Бидний хүндэтгэж анхны явагт учраас их сайхан сэтгэл төрж байсан. Манай биднийг одоо Монголоос ирж байгаа олон улсын экспедиц гэдэг утгаар нь одоо маш их олон хүмүүс энэ тосгонд одоо хүрээд ирэх одоо ийм боломжтой хүмүүс нь л одоо бүгдээрээ маш их ирсэн байсан гэж ингэж хэлж болно. Манай даалам чимэдэрж маань энд бас одоо энэ сүмийн бэлэгдэж бас ерөөдийн ном уншсан байна. За халимг буддын шашны энэ сүм хийдэд ирсэн гэдэг утгаараа бидний манай экспедицийн гишүүдийн хувьд ч гэсэн сэтгэл их маш өндөр байсан. Энд хүрэлцэн ирсэн бас биднийг харахаар хүрэлцэн ирсэн хүмүүсийн хувьд ч гэсэн бас сонин содон одоо байсан байхаа гэж ингэж бодож байна. Ерөнхийдөө бас халимг орон маань бас их сонин тийм ээ. Буддын шашин, христийн шашин хоёр зэрэгцэн одоо эв наримталтайгаар оршдог. Бүр дээр нэмээд орох юм бол лалын шашин хүртэл одоо байдаг тийм ээ. Тийм учраас их олон үндэстнүүд энэ нутагт одоо амьдардаг учраас их эв наримталтай одоо их бие биендээ дэм тус болж ингэж амьдардаг ард түмэн гэж хэлж болно. Эндээс нүүж очсныхан дараа энийг чинь одоо шашин хоорондоо булаацалдаад одоо энэ халимгууд чинь шашиндаа оруулах гэж олон үдшин юм байл л дээ одоо их тэмцэл. Тэгсээр юуж манайхан чинь өөрснөө энэ халимгууд бол аль шашинд ороогүй өөрийнхөө шарын шашныг аваад хоцорсон ийм ард түмэн энийгээрээ бахархдаг. Тийм биз тийм ээ. Тэ энийгээрээ бахархдаг. Одоо энэ эмэгтэй ярьж байгаа эмэгтэй ингээд энэ өсний гэрэн дээр бол арга бидэг гэдэг тэр загас нэг дүрс байж байгаа юм. А нөгөө өөр бус газараар ингээд яваад би нэг анхудаа харсан да энэ юунд өсөн дээр нь загсны тэр арга бидэг байж байгааг. Тэгээд ингээд бодохдоо зэрэг хувцсны хүртэл ингээд хошуудаараа дөрөвдөрөө торгуудаараа ингээд ялгагдаад явж байгаа. Ялгагдгүй яах өөр үндэстэнгүй л ястан. Одоо тэр бузаавны ямар хувцсны бас нэг өөр байгаад байх. За ингээд биднийг ингээд ийм ер нь халимгууд бол ийм модонд өнгийн даавуу ингэж уйдаг, дарцэг ингэж уйдаг ийм ёс заншилтай бас монголчуудын адил. Тэгээд ингээд хүндтэй зочдтой юм даавуу өгч модонд үлдээ одоо хүссэн юм байгаа. Энэ манай хуучны юугаар заваа залам гэдэг ийм 5 өнгийн юунууд шиний нэгэнд энэ төр үеж гэдэг нь манайханд тэгтлийн халимг руу туваар руу бол одоо их илүү тохиолддог юм шүү дээ. Модонд даавуу гэдэг энэ ёс заншил. Бидэн цагаан амнаад нь булаг гэдэг нийслэлд уралцлаад халимгын дэргэлхэн төлөө күйгслээ, бишгтүдлээ, бидэн көдлнээд нэр наадн болохлаа бид мод уралцнаад халимгаар дуулаад, бийлээд, келээд дакатын декабр сарлаа мана сэн гэдэг ачтай үн билет тэгээд тэр ачтай үнийг тэмдэглээд бидэн школмут эргээд сиврийн цагт халимгууд ягж байсан тараад келүүдэн. Тэгээд манай нийцэлтэй булаг гэдэг нэртэй. Тэр нийцэлтэй манай ачта амт суралцна, живэр наста, көксдүүд, ерсэн келэн мэднэ, манай халимг дүүд мэднэ. Тэгээд тэр мэдсэндээ багчудлаа авирсэн гэдгээр көдөлцхана. Өнөөдөр бид нэр одоо хамгийн анх одоо халимгийн нутагт хөл тавиад энэ хошуудын нэг одоо хурлын шинэ датсан байрыг
хүлээж авахын ёслолд оролцож байна л да. Тэгэхээр яг энэ тосхонд халимгуудын дотроос хошууд ястан оршин суудаг юм байна. Хошууд ясны төлөөлөл хоёр хүнтэй уулзаж байна л да. Тэгэхээр хошууд ястан гэдэг нь одоо хамаагаас гарсан тэгэд хамаа явж яваад ийгээд ирвэ. Одоо энд амьдарч сууж яхах хошуудмууд ягж амьдарч байна. Еврен Келэн, Еврен Соёлан, Авьяасан, Занглан сайн хадгалсан каптай болж надад мэдэгдэв. Энэ тухай одоо күнди Мадны боллаа хошууд болушгын родители Сибирь тугдаад икеран марчхуд орс бола явжаад. Ну мадны шо халмагар мэднэвд кесн үгэн мэдэгнэ всё. Евран күннэвд. Так күн сайнар күнжээ штэ күнжээ сайн болно. Мана болха ерөн садан уже орс бола явжаад. Халмаг керан марчхаад. Жирээс өөд насна улсууд халмагарын күнжээ. Хошууд күн болно. Ну би евран болушгын гурын өртөв. Ну халмаг кер дасгаж. Тав нь одоо халимгийн түүхэн тусгаар юм байна. Халимг одоо хошууд кезэнэ савн харан нутгалж яасан хамаагаас ирсэн тусгаар мэднэ танаар тавна. Хошууд би хот Атаргууд нэ. Би хошууд я только по истории по книгам. Вот князь Тюмень хошууд был. Да. Вот и от князь Тюмень хошууд мы, наверное, пошли, так я думаю. За бидний одоо хамгийн түрүүнд ухтаж авсан энэ одоо хошуудын одоо сүм хэд одоо сэргэж болсон ийм сайхан газар хур ирлээ. Тэгээд өнөөдөр биднийг одоо ном уншаад дуусны дараа ингээд сайхан юу гарч солон гарч үнэхээр бол гайхалтай сайн байна. За бид нэг 80 гаруй насны нэг самгантай энд одоо уулзсан. Энэ самган одоо ямар учиртай самган юм бэ гэхээр за энэ хошуудын хурлыг одоо тэр 40-50-аад оны цаг үеэс эхлээд бас харж хамгаалж хандаж доторх бурхан шашин тахилыг нь тодорхой хэмжээ гэртээ авч одоо хадгалж ингэж ирж сүүлдээ бурхан шашин сэрэг цаг үед одоо буцааж аваад тавьсан одоо ийм ачтай буянтай энэ Орос имгэн байгаа. Тэгээд одоо та яагаад одоо ингэж харж хадгалсан бэ гэхээр энэ бол одоо бурхан шашинтай бид хүнд итгэлтэй хандах юм аа. Энэ хошууд хурлыг бол манай одоо ээжийн одоо тэр бусад ах дүүнэр ингээд бүгд энэ хошууд хурлд одоо ирж одоо мөрөгдөг байсан. Одоо бид бол бас буддын шашин руу орцсон ийм одоо гэр бүлээ гэж ингэж хэлж ярьж байсан. Энэ тийм жижигхэн биетэй хүн байсан. Тэгээд тэр Орос хүн иргэд шашны төлөө өөрөөр буддын шашны төлөө ийм анхааралтай хандаж ийм тэр одоо хэцүү хатуу юм муугаад хаагаад аваад үлдээд бүр тиймэрхүү юм дурсчихсан тийм ээ. Тэр үед одоо бас хэцүү байсан. Тэгээд энийг хамгаалаад ингэж гарч ирж байгаа нь сайхан. Ийм усуд зөндөө биш тий шашнаа хамгаалдаг үжил бодолтой нэг үжил бодолтой усуд. За ингээд одоо биднийг ном хороо уншаад дуусны дараа их сайхан давхар солонго татаж үнэхээр тэнцүүлсэн бид бүхний сэтгэл дээр улам их нар гийлгсэн гэж ингэж хэлж болно. За ингээд энэ тосгоны байдлыг та бүхэн харж байна. Зүгээр нэг манай хөдөө байдаг жижиг суурьнгуудын нэг за амьдрал ахуул тодорхой хэмжээний бас тийм их сайн биш гэж хэлж болно. За ингээд биднийг одоо хоолнд өрж одоо сургууль дээр хүрэлцэн ирэхийг одоо урьсан. За ер нь тэгээд сургуулиар ороход боломжоор л гэдэг шиг сургуулийнхаа одоо хүүхдийн цайны газартаа хөрхийн одоо ширээ хоолонд засцсан одоо бидний өгтөж явдаг. Хамгийн дээд зэргийн хүнд итгэлээр бид нэр төзүүлж байгаа нь энэ усууд чи харагдаж байгаа юм да. Тэгээд энэ бас би зүгээр дашлан нэг юм хэлэхэд энэ манай халим горн нэг явж байгаа харахад хөдөөний сургуулиуд багшилдаг багш нар хөдөөний тэр сургуульд ажилладаг хүмүүсийг маш их одоо анхаарч бүр одоо цөөхөн жил одоо нэг багш их чинь 20 жил ажиллаад идэвхтэй гарчдаг ч юм уу. Тийм одоо бас сайхан зүйлээр хангадаг юм байна. За энэ та бүхэн харж байгаа нэг хошууд хурлынхаа талаар хошууд хурлынхаа одоо макетыг дунд сургуулийн одоо сурагч хүүхдүүд төрөл бүрээр нь хийцэн байна. Гоймонгор хүртэл ингэ хийцэн байгааг та бүхэн харж байна.
За ингээд бид сургуулийн одоо удирдлагуудад энэ сумын одоо удирдлагуудад өөрсдийнхөө одоо аяллаа бэлэг дурсгалыг хардуулаад аяллаа замаа цаашаа үргэлжлүүлж байна. Тал газарт халимгийн тал газарт наран одоо шингэх цаг мөч гэдэг бол байгалийн бас гайхамшигыг үзүүлж ингэж харуулдаг. Энэ байгалийн гайхамшигыг одоо эцсийн гишүүд биш бид бас биширч одоо явлаа. За ингээд Монголтой адилхан шорон замаар явна гэдэг бол шорон замаа бид бас нэлээд их сансан байсан тийм ээ. 6500 гаруй км зам одоо туулахдаа ихэнхт нь тосон замаар явсан бид хэд нэг жаахан ч гэсэн ийм шорон замаар явсан их сэнэр одоо санагдаж байсан. За ингээд бид ижил гол дээрээ хөрөлдсөн ирж байна. Ижил мөрөн дээрээ ирж байна. Маш олон одоо салаа голын мөрний нэг одоо салаа хэсгээр нь одоо ирж байна. Тэгэхээр бид одоо энэ дээр энийг бол Бирвазаар одоо ижил мөрөн манай экспедицийн одоо гишүүдийн сэтгэлийн одоо шавхцыг хөндсөн хөдлөсөн одоо хэсэг бол энэ байсан гэж хэлж болно. За бүгдээрээ ижил мөрнийг бол үзээгүй байсан. За манай Шинжааны хоёрын бол бүр сэтгэл нь бүр нүгээд явсан газар шүү дээ. 273 урд одоо эцэг өвгд нь эндээс нүгээд явсан. Энэ хүмүүс ирээд тэгээ бид нар бас зөвхөн сонин болгож асуусан. Ижил мөрний ус ямар байна? Гашуун байна уу гэхэд үгүй амтайх юм гэсэн одоо ийм хариу өгч ирсэн шүү дээ. Үнэхээр яалтчгүй манай Шинжааны тургуудын хувьд бол өвөг дээдс нь бол энэ газар нутгаас одоо нөөж одоогийн байгаа тэр Шинжааны газар нутагт очиж одоо 275 жилийн өмнө амьдарсан. Ийм учраас манай хоёрын одоо сэтгэл хөдлөхгүй байхын одоо аргагүй. За бидний ч гэсэн бас одоо сэтгэл үнэхээр одоо хөдлөж байсан. За эрхийн чин сэтгэл байхад ижлийн усан шалчаагаа гэж манай халимгууд хүртэл дуулдаг. Үнэхээр 6500 км газрыг одоо туулаад эрхийн сэтгэл байхад туулаад ирдгийм байна гэж одоо зарим нь ч хүртэл одоо болов сургаж байсан. Ижлийн мөрнө одоо яаж харах нь харагдана. Ус нь амтайхан байна гэдгээ хэлсэн. Ер нь эдний сэтгэл бол их хөдөлж ашиг байна. Ерөөс энийг л зорж ирсэн бид нар гэсэн. Тий. За ингээд бид энэ хошууд хурлаас эхлээд биднийг бол халимгийн Оросын нэг телевиз одоо халимгт байх хугацаанд одоо дагаж бидэнтэй хамт одоо нэвтрүүлэг үлдгэсэн. За бидэнтэй хамт халимгийн шинжилгээ ухааны академийн 11 эрдэмтэд байна. Эндээс бас бидэнтэй одоо нэгдэж бидний төгс соёлын судалгааны үндсэн гол ажил маань эхэлж байна гэж ингэж хэлж болно. За ингээд бид бол Бирвазаар ижил мөрнийг гатлах гэж байна. Нэлээд том Бирваз байсан. 7-8 машин одоо багтаач хэмжээний юм том Бирваз. Баярлалаа. Тэгэхээр Бирвазаа бол одоо усан онгоцоор хажуугаас нь бол түрээд аваа явчихдаг юм байна лээ тийм үү? Бас орчин цагийн арга байлгүй дээ нөгөө нэг тэгэхэд энэ бол их том даацын машинууд энэ дээр гараад байгааг бодоход нэгэн өндөр чадaltaй тийм одоо Бирваз юм бодов. Тэгээд эндээс эхлээд бидний ерөөсөө шууд замын цагдаагийн гүйлтээ явж ирсэн шүү дээ тийм ээ. Одоо энэ цагаан амнаас эхлээд бидний одоо тасаад аван тэгээд Алдарт ижил мөрөн буюу Волг мөрөн. Волг гэдэг ингээр манай монголчууд социализмын жилүүдэд дараа нарын ундаг байсан голцоо улаан номертой хамт дэгжин хар суудлын машинаар төсөөлдөг байх. Сейчас я противно. Ингээр зэрэг манай монголчуудын түүхэнд өвөг дээдсийн түүхэнд бас их сонин содон сонсогдсон. Түүхийн жимээр аялж байгаа бидний аяллаа тухайд бол олон сайхан юмны гэрч болно. Хамгийн наадахын жишээ нь бид нар бол энэ Астраханы саяны хошуудын тосгонд ирээд мордож байна. Энд манай халимг түмэн одоо Орос Францын дайнд халимгууд гайхалтай сайхан оролцож тэнд амир өгсөн хүмүүсийн дурсгал зориулсан нэгэн хурал сүм байгаад тэрэн социализмын жилүүд нурж одоо сэргээгээд одоо хурал намаа эхлэж байгаа. Тэр нийтийн сайхан үйл ажиллагаанд оролцоод явж байна. Ижил мөрнөөс холгомон Сарай Бат хот орой хэлэх юм бол Сарайн их ордны Алтан ордны улсын тойр байна. Маргааш гэлээ бид энэ дээр очих байх. Тэр ижил мөрөн гэдэг маань хаа байсан одоо бидний сайн мэддэг мушка голтой хамт их аваад урсаар яваад энэ Хохтингс цацдаг. Ийм өргөний мөрөн Орос халимг торгууд туваа гэдэг Казак Хакас олон ястан үндэснийг үеийн үе цагийн цагт хаалцаар ирсэн. Аж буянтай дэлгэр сайхан мөрөө.
Тэгэхээр ижил мөрөн манаас одоо хамгийн нарийн хэсгээр бидний гатлгагч онгоцоор гарч байна л да. Тэгэхээр өргөн хэсэгтээ бол бараг 2 км өргөлжилдэг. Нарийнхан яг бидний энэ гатлгаа хэсэг бол километр орчим өргөн. Өөрөөр хэлэх юм бол урсдаг нуур юм байна. Нэг л их том нуур л урсаад явдаг. Тэгээ энэ дагас жарахаа одоо элдвэдэд ийм бүхэл төрлийн амьтныг ангаагч ундаалагч ус мөрөн загас жарахаа юу л байна. Элбэг баян ийм сайхан алдар төгөлмөр юм аа. Тэгээд төв хинжимээр ажиллаж байгаа айлынхан бид нар энэ шин бүрийгээр өнөөдөр 9 сарын 27 их Чингисийнхээ талбайгаас гарснаас хойш Монгол орноор одоо баруун шихэнд явж агуу их Орос орн уулын алтай Новосибирск, за тэгэл алдарт Омск, за тэгэл одоо Башкирийн нийслэл Өфө хот, тэгэл хамгийн сүүлд Саратов, тэгээд алдарт Сталинградын гайхал өсөлт болж байсан өдгөөгийн Волгоград хотоор дайрал одоо Эльстер руу явж байгаа маань эндээ аяллаа маань одоо гол зорилгын халимаг нутагт болж байгаа анхны сурвалжлага үгээр хийж байна. Энээс хойш баялаг идэвхтэй олон сайхан зүйлийг бид үзэгчтэй явж байгаа. За төр завсралыг үзэгчтэй одоо гол хөтлөж байгаа. За энэ одоо нөгөө бирвацэн дээрээ явж байгаа тэр өрхөн голыг За ингээд ойр дуулцаагүй судлаач эрдэмтэд маань би ерөнхийдөө бие бинийгээ таньдаг учраас манай шинжилгээ ухааны академи эрдэмтэд манай судлаачид хоорондоо ер нь тэгэл нэг боломжтой гарвал хоорондоо сонио очин түүх одоо ингэж ярьцгааж явж байна. За ингээд ижил мөрнөө гатлаад бид за халимгийн одоо нутаг дэвсгэр рүү одоо ингээд орчиж байгаа гэж ингэж хэлж болно. За ижил мөрөн лөө төрж орсон нэг жаахан газар нутаг халимгийн газар нутаг бол цагаан гэж одоо хот жижиг одоо аймгийн манайхаар бол аймгийн төв гэж хэлж болохоор тийм одоо газар вэ. Ингээд одоо цаашаа аялал өргөжлүүлэн халимгийн цагаан амд одоо ирээд байгаа нэ. За бидний энд ирэхэд одоо энэ бидний хооллох газар мөн сургууль дээр одоо хооллож унтлан за тэгээд тусгай буудалд байлгаад бүр бидний усанд орох цагийн хуваар гарап хүртэл гаргацсан энд одоо байсан. За ингээд бид одоо баг 11-2 цаг үед энд ирсэн байхаа ингээд хаа хоолын одоо Монголоос ирж байгаа зочид одоо ирхнэ гэдэг ингээд сургуулийн одоо удирдлагууд нь за сумын аймгийн одоо удирдлагууд нь энд ингээд биднийг тусаж хүлээж авсан. Эдуард Викторович, который едким бэра. Юна Дарука, Екатерина Борисовна. Андреева едким бэра. За, тэгээд энэ халмикэлнэ багш Александра Эрниевна. Александра Эрниевна. Энэ сургуультай бас тодорхой хэмжээний бяцхан одоо сувенир үзэгслэн бас гаргацсан байсан. Бүр одоо энэ түүхийн хэмжээр энэ аяллаханд баяр хүргэгээ бичээ хадсан бидний очих замын одоо маршрутыг буцахтаа ингээд хийгээд хадчихсан. Өөрөөр хэлбэл бүхэл одоо талаараа энэ сургууль манай мэдээллийг аваад одоо ингэж тавил тэр одоо байна. Монгол орон нутгаас ирсэн зочдод тэр Монгол орон нутаг гэдэг байгаа байхгүй тэр чинь. Монгол нутгаас одоо Монгол орноос ирсэн зочдод гэсэн утгатай бичсэн байх л да. Ийм одоо сайхан сэтгэл хөдлөмөр уулзалтууд, хүлээн авалтууд энэ одоо сургуулийн захирал нь байгаа юм. Энэ хүн за наадлын тэр За ингээд очисон газар болгон маань бидний хамтдаа зураг татуулъя гэдэг бид ч бас түүхийг үлдээж одоо зураг татуулдаг. За ингээд бидний одоо аяллаа маршрутыг энэ сургуулийн бүр хэвлэж аваад одоо бидний явах дайр хотуудын тухай маршрутыг ингээд сургуулийн сурагчтай хүүхдүүдтэй мэдээлгүүднээс ингээд бичээд ингээд тавьчихсан байсан. Үнэхээр одоо халимгийн ард түмний халуун сэтгэл одоо энэ газар нутгаас одоо хэлж ийн гэж ингэж хэлж болохоор бидний түүх соёлын судалгааны асар их том өв одоо хөрөнгө энэ газар нутагт бас байгаа гэдэг нь одоо энэ хугацаанд бол харагдаж байсан гэж хэлж болно. Ингээд бидний аялсан газараа эргээд харцгаад бас сүйдгээж үсэн дэлхийн бөмбөрцгийн одоо хуурай газрын бас зохих гисгээр нь явчихжээ. Бараг талд нь явсан байна гэж явсан байна гэж ингэж 16460 км газар гэдэг чинь бас л зам шүү дээ. Манай үзэгчид ойлгож байгаа юм. Монгол орон нутгаас ирсэн гийчнэрт халуун мэнд хүргэе гэж авчирсан байсан.
Тэгээд одоо өөрснийхөө хийдэг тэр өөрснийхөө удамж хувцснуудыг энэ хүүхдүүд нь энэ багш нар нь өөрснөө ингээд урлаад бүтээгээд дээр жинтэн хүртэл одоо энд хийж тавьсан байгаа шүү дээ. Маля ташуураа хүртэл хийгээд тавьсан. Аагаад авчихсан жишээлбэл. Энэ бурхны өнгөрөө гэж байгаа юм. Ийм зүйлүүдийг одоо ийм сэтгэл гаргаж энийг бас одоо хийлгэж ингэж бэлдүүлсэн манай нэнэгэр явна. За тэгээд одоо манай шинжлэх ухааны академийн бусад ажил өгсөд халим усгийн засгийн газрын одоо хондоо салрахтай илэрхийлэх зүйтэй юм болоо да. За ингээд бид 14-өлөө байсан бол халимгийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачтай нийлээд за дээр нь халимгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай ингээд нийлээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш том судалгааны баг. За халимгийн цагаан гэж төвөөс судалгааны ажил маань ингээд эхэлж байна. За ингээд одоо эндээс эхлээд бид бас цагдаагийн хамгаалтанд орсон гэж хэлж болно. Хаанч утсан бид одоо энэ цагдаагийн гүүпэртэй халимгийн одоо бүх газар нутагт халимгийн нутгаас гарan гартлаа ингэж явсан. Нэг одоо тосгоноос нөгөө тосгонд дамжихад бол ингээд дамжуулаад цагдаагийн хамгаалт ингэж авч биднийг явж байсан. За ингээд энд хүрээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Үзэгчтэй маргааш одоо сонин илүү их сонирхолтой нэвтрүүлгүүд та бүхэндээ хүрэх болно. Нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.